За орой минь төргий. Та бүхэндээ энэ өдрийн минь төргий. Өглөөний минь, өдрийн минь, орой минь хэдэн цагаас үдсэж байгаагаас шалтгаалаад минь төрөгчээ. За хүмүүстэй. За тэгэхээр өнөөдрийн миний хийх тараат мэрэг бол 3 жилийн дараах таны амьдрал ямар хөө байх вэ гэдэг талаар мэрэг хийхийг хүслээ. 3 жилийн дараа хэд таны хувь хүн болоод хөгжил, ажил, карьер, хайр, дурлал гээд ер нь амьдрал чинь ямар өөрчлөлт орохоор та ямар хүн байхаар байна. Одоогийн байгаа хിവэрэ байх нь эсвэл өсөлттэй, дэвшилттэй байх нь гэдгийг энэ мэргээрээ бүгдээрээ харах болно. Ер нь бол нэг олон жилээр таарууд хүзрийн хол хараад дэмий байдаг болохоор би 3-ын тоог бэлгшээгээд 3 жилийн дараах таны амьдрал ямар хөө байх вэ гэдэг талаар мэрэг оруулъя гэж бодлоо. За тэгээ таалагдсан бол лайк, subscribe дарахаа бити мартаарай манайх. Дугаар болны эхлэх минут секундыг description box дээр байрлуулах болно. Надтай холбогдох хаяг Facebook, Instagram хаягуудын линк болон онлайн дэлгүүрийн линкийг бас байрлуулсан байх болно. За тэгэхээр өнөөдөр бид эхлээд сахиусуудын зөвлөгөөг авах болно. За тэгээд эдгээр 3 чулуунаас хүзэрнөө сонголтоо хийгээрэй. За ногоон болруудыг сонгосон байгаа. 1 дугаар нь. За энэ чулуу. 2 дугаар нь. 3 дугаар нь. За ер нь их амар стресстэй ч юм уу те би дандаа хэлдэг нэг төгшүүртэй ч юм аюу их сүдтэй юм бодох шаардлага байхгүй. Зүгээр л бичлэгээ зогсоож байгаад хэдэн секунд ч юм уу гүнзгий амьсгаавж байгаад эдгээр 3 чулуундаас хамгийн их таалагдсныгаа шууд л сонгочих. Айгүйх нүдэнд чинь тусныгаа л зүгээр сонгоо гэж зөвлөмөр байна. За та би бүхнийг хэдэн секунд бодож байх хооронд би хүзрийнхээ энергийг цэвэрлж бай. За та бүхнийг сонголтоо хийсэн байхаа гэж найдаа. Ерөнхийд нь би харна 3 жилийн дараа таны амьдрал ямар хөө байх вэ гэдэг. За бүгдээрээ 1 дугаараас эхэлцгээе. За 1 дугаараас сонгосон хүмүүс маань уншлагтаа таарот мэргийн уншлагтаа тавтай морилоо. За эхлээд бүгдээрээ таны сахиусан тэнгэрүүд юу гэж танд зөвлөж байна вэ гэдгийг уншицгаая. Magician Archangel Raziel чи бэлэн болсон, чамд бүх хүссэн зүйлээ биелүүлэхтэй нөөц бололцоо байна. Амьдрал бол ид шид юм аа гэж хэлсэн байна. Тэгэхээр 3 жилийн дараах чиний амьдралдаа хүссэн зүйлдээ хүрэх чамд ирээдүй байна. Чи бэлэн болсон, чамд маш их нөөц бололцоо боломж байна. Читэй манифест хийн чадна. Өөрхөн хүсэж байгаа зүйлээ хийж чадхаар байна гэсэн үг ээ. Сахиусны тэнгэр бол ингэж хэлж байна. Тэгэхээр анханасаа л аягүй 1 дугаарыг сонгосон хүмүүсийн минь хувьд бол нэлээд сайн мэдээ сонсогдохоор 3 жилийн дараах амьдралын хувьд надад их сайхан гоё мэдрэмжийг энэ хүзрэн байна өгч байна. За тэгэхээр бүгдээрээ таарот хүзрөөрөө харцгаая. За айл хүзрээс эхлэх. За энэ хүзрээс эхлэе да. За эхлээд бүгдээрээ 3 жилийн дараа таны ажил карьертэй амьдрал, ажил карьер болон мөнгө санхүүгийн төвшин ямар хөө байх вэ гэдгийг харъя. Энэ миний бол үгүй уучлаарай 3 жилийн дараах таны хайр дурлалыг харцгаая. За одоо ганц байгаа хүмүүс минь хостоо учих нь үгүй юу гэдэг нь бас харагдана тий.
За. Харагдаж байна уу те? За 3 жилийн дараах таны хайр дурлал ямар хуу байх вэ? Миний хараад байгаагаар бол зарим нэг хүмүүс маань ер нь бол 3 жилийн дараа одоо ганц би сингл байгаа хүмүүс маань 3 жилийн дараа гэхэд аль хэдийнэ soulmate буюу за энэ ханаа олсон байх нь байна. Амьдралынхаа ханаа олсон байна. Эсвэл нэгэн тогтвортой, гүн гүнзгий, дотн те хосын харилцаатай болох юм байна гэсэн. Сингл хүмүүс мань одоогийн байдлаар 3 жилийн дараа гэсэн. Тэгтээ сайнны хажуугаар сар гихчээр юу гарч ирэх вэ гэхээр өнгөрсөн энэ одоо чи бас нэг хүнтэй бас те уулзраал бас болж бүтээ хайр дурлал болоод сууж барьж гэдэг юм уу болж бүтээ гэж бодож байсан боловч гэвч тэр одоо чиний одоо болзоот залуу чинь те болзоот эмэгтэй чинь ч юм уу найз залуу хүн чинь чамааг араар тавьж хуурам ихэлсний улмаас та хоёрын харилцаа чинь дууссан эрэгтэй хүнд чинь хүн экс чинь амьдрал чинь эргэн гарч ирнэ гэсэн. Тэгэхээр ер нь бол чамааг өөр амраг хайртай учирсныг мэдээд тэр хүнтэй өрсөлдөж буцаж чамааг амьдралдаа эргүүлж авахын тулд нэлээд чамгүй хичээл зүтгэл те өрсөлдөөн гарах нь гэсэн үг л яг л magician буюу читэн шиг бүхий л нөөц бололцоо чаддаг зүйлээ ашиглах нь гэсэн үг. Сэтгэл татам чанарч байд юм уу хичээл зүтгэл зарим нэг нь энэ хэлэхэд сонирхолтой байж магадгүй зарим нэг нь бүр өөрөө чинь буцааж авчрахын тулд үзэж чардаг хүн ламбо байдаг юм уу те. Тийм хүмүүс ч хүртэл хандаж те. Ер нь бол нэлээд бүр шийтцэн гэх юм нэлээд бүр шийтцэн шулуутцсан байх юм байна гэсэн. Ер нь бол амьдрал чинь чамааг сон 3 жил дараа гэхэд бол хостооч вэ, хосбууч вэ хүмүүсийн минь хувьд бол чамааг сонирхсан ирчүүд бол нэгээс илүү хүрээлсэн байдалтай байх юм байна гэсэн. Экс нь болон шинэ хайр дахиж өөр эрэгтэй хүн гэх мэт нэг бус ирчүүдийн за бас нэг бас эмэгтэйчүүдийн анхаарлын төвд байхаар хардаж байна гэсэн. Тэгэхээр чиний сэтгэл татам байдал 3 жилийн дараа бол ерөөхдөө илүү их өмнөхөөсөө нэмэгдсэн байхаар харагдаж байна. За хостой хүмүүсийн маань хувьд бол гэх юм бол 3 жилийн дараа за хостой хүмүүсийн маань хувьд бол 3 жилийн дараа хэдий нөхөртөөгөө ч юм уу их нэртэйгаа тий асуудалтай тодорхой хэмжээгээр үл ойлголцсон харилцаатай байлаач гэсэн тэр үедээ хоёр гэрлэлтэд авч үлдэнэ. Одоо юу ч гэмдэ гэрлэлтэд авч үлдээд хоёр бинийгээ сэтгэл байгаа болохоор асуудалтай бүх зүйлүүдэд даван туулахна гэсэн. Магадгүй нөхрөөсөө түр зуур салцсан байж таарах бах. Эхнэрээсээ бас түр зуур салцсан байж таарах бах. Тэр үед нь чиний одоо амар карт чинь те буцаж амьдрал чинь гарч ирснээр учир зүгөө олсноор та хоёр ирлэх нэ гэсэн. За ер нь тэгэд 3 жилийн дараа миний хараад байгаагаар бол нэг дугаарыг сонгосон хүмүүс маань бол 3 жилийн дараа ганцаардахгүй нэ. Тодорхой хэмжээгээр хүнтэй суусан байх эсвэл нэлээд сайн гал халуун хайр дурлалтай учирсан байх нь байна. Тэг хайр дурлалтай учрахаас гадна чамааг хүрээлсэн ирчүүд. За чамааг хүрэлсэн бас эмэгтэйчүүд дандаа биелдэх хүс ялгаа байхгүй гэж хэлдэг те. Хүрээлсэн байх нь ер нь бол чи нэлээд аз жаргалтай сэтгэл хангалуун байх юм байна. 3 жилийн дараа бол хайр дурлалын хувьд гэхээ бол гайхалтай амжилттай, гайхалтай сэтгэл татам, гайхалтай олон хүмүүсээр анхаа хүрээлүүлж анхаарлын төв байхаар харагдаж байна. За тэгвэл 3 жилийн дараа таны амьдралын ажил, карьер магадгүй тэг хичээл сургууль чинь бас энд орно те. Магадгүй хүссэн сургуультай суралцахаар гадагшаа явахаар байна уу? Ажил төрөлтөө амжилт гаргахаар байна уу? Тэр бүгдийг одоо харцгаая.
гэж аахгүй. Би нэг л өөр аргаар хүзэр татаж үзмээр байна. За ямар аргаар үзэх вэ? Зүйтэй. За 3 жилийн дараа бол ерөөхдөө хэлэхэд бол гэр бүлийн тогтсон амьдралтай болцоох нэ. Нэг дугаараа сонгосон хүмүүс маань одоо энэ дугаараа дахиж хэлье. Сингл байгаа болтой тогтсон амьдралтай болон түрүүн би хэлсэн давхар бас энэ хүзэр дээр минь гарч ирж байна. 3 жилийн дараа таны амьдрал ажил карьерийн хувьд бол тодорхой хэмжээгээр ахиц гарсан жил байх на гэсэн. Ташхалаа өөр төвшөнд очно ажил карьерийн хувьд болон оюуны хөгжил одоо оюун ухааны хувьд ч гэсэн илүү мэдлэгээ тэлсэн байх нь юу гэж вэ гэхээр одоогийнхоос илүү чадвартай боловсон хүчнтэй мэрэгчлэлтэн болсон. Одоо 3 жилийн өмнөхөөс өмнө одоогийнхоос илүү 3 жилийн дараа гэхэд таны ажилдаа болон хичээл сурлага юундаа юу ч байдэнтэй бүх зүйлдээ та аюу мэрэгжлийн болсон илүү боловсрсан байх на гэсэн. Өөрийнхөө нэлээд боловсрал, ажил карьерийн ур чадварыг нэлээд сайн дээшлүүлж чадна гэсэн. Та ямар ч зүйлийг хийхэд бэлэн чадвартай болсон байна. Жишээ нь сургууль соёлд одоо суралцгаар төлөөлж байгаа хүмүүс маань бол миний хараад байгаа бол 3 жилийн дараа хэд сургуулаа амжилттай төгсөх хүссэн сургуультай орох боломжууд гарч ирэх нь байна. Гэхдээ зарим нэг хүмүүс маань өөртөө итгэлгүй болохоор хойш суугаад байх үйлдэл зан бас байх нь л юу хэр за би хийж чадахгүй хаа энэ боломж надад олдлоо гэсэн би өөрийгөө дайчилж энэ боломжийг бүрэн гүйцэд ашиглаж чадна гэж бодохгүй байна гэсэн байдалтай хоошоо суугаад байх нь. Гэхдээ хүзэр бол зөөлж яхад бол чи чадна. Чи бүх зүйлдээ бэлэн болсон байна 3 жилийн дараа. Чи бол магишн буюу шидтэн шиг чамд бүх төрлийн авьяас нөөц бололцоо байх болон түрүүний хүзэрдээ болохоор энэ oh my god энийг харж байна. Magician бас magician шидтэн гарч иж байгаа. Чи бол бэлэн болсон. Чанд маш их нөөц бололцоо байна. Амьдрал бол ич димаа гэж хэлсэн байсан. Энэ дээр дахиж н хүзэр маань гарч ирж баталж байна. 3 жилийн дараа чи хүсэж байгаа ажилдаа орох юм, хүсэж байгаа сургуультай явахдаа эргэлзээд байгаа бол санаа зовлтгүй чи бэлэн болсон байх юм байна. Тийм болохоор боломжийг алдахгүй хүн шиг яг л энэ charity буюу саадыг үл хайхран хүчтэй өөртөө итгэлтэй уршаага тэмүүлэхээр жил харагдаж байна гэсэн. Зарим нэг хүмүүсийн маань хувьд бол 3-ны дугаараа сонгосон хүмүүс нь өнгөрсөнд үйлдсэн өнгөрснөөсөө маш их суралцсан гэсэн үг л чинь өнгөрсөнд хийж байсан алдаа дутагдлаа илүү ойлгож илүү боловсронгуй болсон байх юм байна. Гэхдээ л зарим одоо хүртэл ч юм уу 3 жилийн дараа 3 жилийн дараа гэхдээ зарим нэг зүйлээс салж чадахгүй байхаар харагдаж байна. Тийм болохоор энэ дээр анхаарад ер нь бол урагшаагаал яг л юм charity шигэлтэй урагшаагаал хизээч өнгөрсөн лугаа харахгүй урагшаагаа ирч хүчтэй давталхыг зөвлөж байна. Уусаа 3 жилийн дараа хийж хангалттай сайн боловсон хүч болцсон байна. Тархилгын оюун ухааны мэдлэгийг хүртэл хангалттай тэлцсэн байх нь байна. Чи бүх зүйлүүдийг шийдвэрлэж чадах нэ гэсэн. Чи өнгөрсөн дэх алдаанаасаа ер нь бол нэлээд сайн суралцаж илүү төгсөрсөн, илүү одоо юу ч хэлэндээ илүү цогц болсон байх на гэсэн. Тэгээд ажил дээр бол алтгааргүй, ажил дээр алтгаар хичээл сургууль байдаг юм уу те амьдралын тэр ажил карьер хичээл сургууль бүх зүйл дээр алтгааргүй сайхан болсон байх нэ гэсэн үг. Ерөнхийдөө бол маш их чадвараа хөгжүүлсэн байх нь байна. Одоо ямар ч мэрэгчлэр сурсан байсан тэрийг бол ажил дээр гараа зүгээр л одоо өөрийнхөө чадвараа харуулах хэмжээний гайхалтай байх нь байна. За өөр надад хэрэгтэй зүйл юу бэ? За мөнгө санхүүгийн тал дээр бол гайхалтай байх нь. Яг бол чамд хангалттай чадвар байгаа болохоор чи бол зоосны хаан буюу King of Pentacles гарч иж байна л да. Чи бол нэлээд мөнгө санхүүгийн хувьд бол хангалттай хүссэн хэмжээнд хүрсэн байх на гэсэн 3 жилийн дараагаар. Дахиад Emperor гарч иж байна. Чи нэлээд гайгүй байр суурьтай ажил карьерид орсон байх нь эсвэл өөрийн гэсэн хувийн
бас юу байж болно те хувийн бизнесээ эхлүүлсэн чи өөрөө бүх зүйлийнхаа хаананд захирал нь чи өөрийнхөө босс нь байхаар байна. Амжилттай бизнес эрхэлж те доороо олон хүмүүс ажилуулдаг ч юм уу те. Хуваараа юм хийх эсвэл нэг албан байгууллагад ороод тушаал ахиад удирдлагын хэмжээний тушаал тагсан байх нь байна. Мөнгө санхүүгийн хувьд бол зүгээр 3 жилийн дараа бол пүн одоо юу хэлэх юм бэ? Бинго. Зүгээр л карьер өндөртэй, цалинт сайтай, ажилтай, орлоготой. Тийм байхаар харагдаж байна 3 жилийн дараа. Вау. За мэдээж өөрийнх нь дотоод сэтгэл рүү маш их өнгөж харж, өөртөө маш их цагийг гаргаж боловсрсан байх нь дахиж хэр мэдх үзэр дээр харуулж байна. За тэгэхээр нэг дугаараа сонгосон хүмүүсийн маань хувьд бол ер нь бол бараг л ид шидтэн боловсрсан байхандаа 3 жилийн дараа амьдрал чинь бол гайхалтай байх нь байна. Хайр дурлал байна, гэр бүл байна, олон эрчүүдийн нүдийг бас тэ хуучрлах нь анхаарлын төвд байхаар байна. Мөнгө санхүү сайхан бууж байна. Тэ мөнгө санхүүгийн хувьд бол хүссэн хэмжээний элбэг дэлбэг байхаар харагдаж байна. Эр зориг байна, чадвар байна. За ер нь байхгүй юм алгаа. Гагцхүү зарим талдаа заримдаа өөртөө итгэлтэй байхгүй. Итгэх өөрийгөө шүүмжлэх, өнгөрсөн лугаа дахиж өнгөж харах гэх мэтлэн тиймэрхүү зүйлүүд нь бол заримдаа тарилхаад чинь гарч ирэх сэтгэл санаа чинь бол орж ирэх юм. За бусдаараа бол ерөөхдөө бол 3 жилийн дараа таны амьдралыг би бол харахад бол одоо ингэ да. Баяр хүрээ гэж хэлье. За нэг дугаараа сонгосон хүмүүсийн минь хувьд бол 3 жилийн дараах амьдрал бол гайхалтай харагдаж байна. Үр хүүхэдтэй бас болохоор харагдаж байна. Одоогийн байдлаар хүүхэдгүй байгаа хүмүүс минь бол хүүхэдтэй болно. Soulmate-тагаа бас ихэнх нь учрах нь байна. За энийхээ нэжилтэйгээ учрахаар байна. Илүү шийдэмгий зоригтой болсон байх нь байна. Ер нь бол хувь хүнийхэн талаас хувь хүний хөгжлийг бол хараад байхад маш их өөртөө хөрөнгө оруулж, маш их өөртөө өөрийгөө өөрчилж чадсан байх юм байна. Тэгэхээр энэ ирчээрээ яваад агаарэ нэг дугаараа сонгосон хүмүүс минь. За тэгэхээр бүгдээрээ 2 дугаарыг сонгосон хүмүүсийн. За 2 дугаар. За 2 дугаараа сонгосон хүмүүс минь таарад уншлахтаа тавтай морил таны амьдрал 3 жилийн дараа ямархуу байх вэ гэдгийг харан. За өмнөөс өмнө сахиусан тэнгэрүүд минь танд юу гэж хэлж байна вэ гэдгийг харъя. Archangel Uriel маш ад жаргалтай үр дүн гарч ирнэ. Гайхалтай шин санаанууд чамайг амжилтанд хөтлөн өөртөө итгэлтэй байгаарэ гэж байна. За бас л их сайхан гоё сахиусын зөвлөгөө бас мэдээ байна тий. Ад жаргалтай үр дүн маш гайхалтай санаанууд чамайг амжилтанд хөтлөн өөртөө итгэлтэй байгаарэ гэж хэлж байна. За тэгвэл 2 дугаараа сонгосон хүмүүс минь 3 жилийн дараа хайр дурлал ямар байх вэ? Гэтэл өдөржингөө ч юм уу ярьдаг ажил хийдэг болохоор хоолоо ерөөхдөө хатаад байт юм аа. Ингэж холохгүй бол камера хөдлөх гээд байна.
Хоёр дугаарыг сонсон хүмүүсийн минь хайр дурлалын асуудал бол 3 жилийн дараа гайхалтай байх юм байна. Тодорхой хэмжээгээр үр хүүхэдтэй болсон, гэр бүлтэй болсон байх юм байна. Нэг дор ажилтдаг хүнтэйгээ илүү суух тохиолдол бас маш их харагдчихээн л да. Юу гэхээр 3 жилийн дараа суух хүн чинь ажлын газрын чинь хүн байх боломжтой те. Та хоёр нэг дор ажилтдаг байж байгаа танилцсан. Магадгүй чиний удирдлагын чиний захирал байсан хүн байх боломжтой юм байна. За 3 жилийн дараа хэд бол энэ хоёр дугаарыг сонгосон хүмүүсийн мөнхнүүд бол сингл хүмүүсийг би бол олж харсангүй. Зарим нэг нь яг ч тийм аль биесны одоо хүнтэй сууж хүүхэд гаргаагүй ч гэсэндээ тэгтээ би энэ дээр бол нэг юм маш бага хувийг олж харж байна. 20% ч юм уу 10% нь те. Ерхэд бол тийм нэг доор те ганц хоёр залуучуудтай ч юм уу те чаталж болцож үзээд те сонголтоо хийхээр төлөвлөх нь байна. Тийм болохоор нэг хэсэгтээ бол 3 жилийн дараа бас жоохон сингл явах нэ зарим нэг хүмүүсийн хувьд. За нэг 10% 15% ч юм уу та. За ер нь энэ хүнтэй чатлаад ингээд хоолнд ороод ч юм уу ярилцаад те. Уулзаж тэгээд ярилцаад үзье, болцоод үзье, таалагдах нь. За үгүй бол дахиад дараагийн хүнтэй бас тэ ингээд сайхан ярилцаж үзээд те энэ хүн яг надад тааш тохирох хүнээ мөн үгүй юу гэдэг ер нь судлаа нэлээд судалгаа явуулъя гэсэн байр суурьтайгаар зарим нь сингл байх нь байна. Тэгтээ яг болцоонд явдаг те судалгаа хийж байна гэсэн. За өөртөө тохирох хүнээ хайж нэлээд судалгаа шинжилгээ их онлайнаар танилцаж магадгүй интернетээр харцдаг те Facebook, Instagram-аар бас те хоорондох холбоотой байх те романтик харилцаа үүсгэх тиймэрхүү зүйлүүд бол байна. Гэхдээ их хвчлэн 70-80% нь бол таны амьдралд 3 жилийн дараа гэхэд бол та хүнтэй асуудсан, үр хүүхэдтэй болцсон, хайр дурлал, гэр бүлийн асуудал бол ерөөхдөө гайхалтай сайхан байх нь байна гэсэн үг. Энэ дээр бол тэгэхээр за энэ дээр бол маш сайхан үзүүр бууж байгаагаар би энэ дээр айхтар тийм хайр дурлалын тал дээр 3 жил тал дээр дараах юун дээр бол айхтар нэмэлт дэлгэрүүлээд байх шаардлагагүй байна. Хэлсэнтэй бага хувь нь л сонголтоо нээлттэй байлгаж өөртөө тохирсон хосоо хайн болзоонд явах бол ихэвчлэн 3 жилийн дараа 2 дугаараас өгсөн хүмүүс маань гэр бүлийн тогтвортой харилцаатай болсон байх юм байна. За 3 жилийн дараа тэгвэл таны амьдрал, ажил, карьер, мөнгө санхүү ямар хөө байх вэ гэдгийг харъя. За ингэж үзэхгүй. За ингэж үзчих. Окей. Гурван жилийн дараах таны ажил карьер бол ерөөхдөө бол та ямар нэгэн асуудал гарсан байсан ч өөрийнхөнтэй проблемуудыг өөрийнхөө тарих толгойн хүчээр нэлээд сайн шийдвэрлсэн байх юм байна гэсэн. Эрсдлээс айхгүй зоригтой байх нь байна. Тодорхой хэмжээгээр өөрийнхөө ажил карьердээ ахицтай байх на гэсэн үг юм аа. Сэтгэл санаа болонтой хувь хүний хувьд хөгжлийн хувьд ч гэсэндээ маш их
баланстай энергитэй буюу одоо тайван болон ажил амьдралаа болон одоо юу юм бэ? Сэтгэл санааны хувьд бол маш их тийм дүлгөөхөн бүх зүйлийг одоо зохицуулдаг, тайвнаар хүлээж авдаг те. Өөрийнхөө амьдралынхаа утга учирыг ойлгоцсон ер нь тийм нэлээд нэг тийм мачо гэдэг чинь тийм за ингэн дээр яг юу гэж хэлэх гээд байна. Нэг л үг орж ирдэг шүү. За ерөөдөө бол сэтгэл санааны хувьд нэлээд баланстай те. Амьдралын утга учирыг ойлгоцсон байх юм байна. Ерөөдөө маш их 3 хаан гарч ирсэн байна л да. Альва нэгэн асуудал гарч исэн чи ерөөдөө шийдвэрлэж чадна. Зоригтой байж чамайг зарим нэг хүмүүстэй чиний ажил хэрэг бизнесийн талтаар ч юм уу те чамайг хуурч мэхэлэх гэж те оролдоно. Тэгтээ чи энэ асуудлуудыг өөрийнхөө шийдэмгий байдлаараа бүгдийг таслан зогсоож чадна гэсэн үг. Чи өдөр хүмүүсээ хизээ чамаа найзаа ч юм уу бизнесийн хамтрагчаа гэж хараад тэгээ нэг дор ажилтдаг байдаа ч гэсэн чи тэр хүмүүсийн одоо эргэн тойрон байгаа хүмүүсийнхаа те хоёр нүүртэй зангийг мэддэг болохоор нэг энэ дээр одоо цочрол өгөхгүй гэсэн үг л дээ стресстэй ч юм уу уурлаж бухимдаад байхгүй. Яг л энэ king of cups шиг буюу маш тайван дүлгөөн те бодлоготой хөдөлгөөр харагдж байна гэсэн үг. За ерөөдөө 3 жилийн дараа бол чи ажилласаар л байх бол ажилласаар л байна. Хичээл сургуулийн хувьд гэсэн чи суралцаар л байх болно гэсэн үг. Чамд бол дахиад ч илүү их хийж бүтээх зүйл байгаа болохоор чи дахин шаргуу ажиллах, дахин хичээлээ хийж боловсрох илүү их суралцахын төлөө тэмүүлэхтэй. Тиймэрхүү зүйлүүд харагдж байна гэсэн үг. Маш их сурч боловсрох тал дээр 3 жилийн дараа та бол илүү их хичээнгүлэн суралцнаа гэсэн үг те. За би сайн хичээх хэрэгтэй. Би энэ их сургууль заавал орох болно. Би ойрхон байна гэдэг ч юм уу те. Ерөнхийдөө нэлийн шаргуу ажиллах нэ гэсэн үг. Сайн ээжгээр саар байна л зарим хүмүүс чамайг нэг тодорхой хэмжээгээр хуурам эхлэх гэж оролдох ч юм уу те. Тиймэрхүү зүйлүүд бас гарахаар байна. Чиний бас сэтгэл санаа зовох зүйлүүд бас нэгээр дуусахгүй байна. За тэгээд хүний амьдрал санаа зовхгүй асуудлууд байхгүй л дээ. Байна гэж байхгүй. Гэхдээ эмэгтэйчүүдийн минь хувьд бас нэг тийм мөнгө төгрөг олохдоо ч юм уу те илүү бизнес сэтгэлгээнээс илүү үргэлжлэн байх гэдэг ч магадгүй. Жишээ нь одоо яг л сэлэмний хаан шиг те хурц шийдэмгий чанга хатуу байхаас илүү ажил хэрэг дээр ч мөнгө санхүү дээр хитрхи сул задгаа зөөлөн хандаад байсан хിവэрээс болоод одоо жишээ нь юу гэдэг их хэмжээний мөнгө зарим хүмүүс зээлүүлээ тэрийг авч чадахгүй хуурам эхлүүлснээсээ болоод өнөөсөө болж маш их сэтгэл санаагаар унж магадгүй юм байна. 3 жилийн дараа хэрв миний мэргийг санах юм бол үүн дээр анхаараарэ те Лиза ингэж хэлж байсан шүү гэдгийг санаж аваарай гэж хэлээ. Санах юм болоо да. За тийм байна. Ерөнхийдөө бол ажил карьерийн хувьд бол аль хэдийн тодорхой хэмжээгээр нэлээд өндөр байр суурин дээр бол очсон байх юм байна. Хичээнгүй хөдөлмөрийн чинь үр дүн гарах нь сургууль соёлтой бол ерөөхдөө бол хичээсний эцэст бол сайн сурч боловсроод одоо шалгалттай амжилттай өгч байд юм уусах хүссэн сургуультай тий аль хэдийн орохоор болцсон төлөвлөсөн байхаар юм харагдаж байна гэсэн үг. Мөнгө санхүүгийн хувьд бол яг тогтсон орлоготой байхын хувьд байна. Гэтэ заримдаа хитрхийх нэг одоо ямар нэгэн бизнес эхлэх гэж юм уу сургууль соёлтой мөнгө хадгалж ингээд өөртөө кофе ч авч уухгүй бас нарийнлах хэмжээн дээр бас оцсон байж магадгүй юм байна. Гэтэ ямар ч л хэлсэнтэй нэлээд төлөвлөгөөтэй ирээдүйн төлөө нэлээд төлөвлөгөөтэй л их ингэж их нарийнлж мөнгөөсөө хурааж цуглуулсан байх юм байна гэсэн. Санхүүгийн хувьд бол боломжийн тогтвортой орлоготой байхаар харагдаж байна гэсэн үг. Ажил мэргэжлийн хувьдсан гайгүй тушаал дээр ахичгаар заавал удирдах албаны тушаал даргын суудал дээр очих албагүй ч ерөөхдөө бол те өөрийнхөө одоо хийж байгаа ажил ч юм албан байгуулалтаа ч юм уу тодорхой хэмжээгээр гайгүй ажил тушаалтай байх ч үгүй юм уу те иймэрхүү зүйлийг бол олж харж байна. Тэгсэн ч гэсэн танд бас би түрүү хэлсэнтэй ер нь сурч боловсрах зүйлөө дуусаагүй байна. Та дахиж сурцаар байх болон та дахиж ажилласаар байх бол та дахиж мөнгөө цуглуулсаар байхаар харагдаж байна гэсэн. За тэгэхээр илүү сайн хичээгээрэй.
болж бүтэхгүй юм алга байна гэсэн үг. Дахиж гарч ирээд энэ. За ерөөл мөнгийг бол хав дарж уулнаа сайн цуглуулж чадахын хувьд бол жатгал юм байна. Хэвээ өөрөөсөө ч харамлан барин те тодорхой хэмжээгээр нэлээд л их том зорилготой зөвлөлтөл мөнгө төгрөгөө хураасан байхаар харагдаж байна. Одоо ингэж болж та 3 жилийн дараа бол за би нэг юм байр авахын тулд те юм уу эсвэл нэг өөртөө нэг хувийн компанитай болохын тулд за тэдэн сая төгрөг би хураая гэж одоо энэ жилээс ч төлөвлөж байгаа хүн бол байгаа бол би жишээ авч байгаа шүү те. Яг тэр хэмжээний мөнгөө тодорхой хэмжээ бараг 100% шахах тэр мөнгөө өөртөө хурааж цуглуулж чадсан байх нэ. Энэ маш их шаргуу ажлын хүчээр тэгэж бол харагдаж байна. Бас энэ бол сайн мэдээ шүү. За 3 дугаарыг сонсон хүмүүс маань таарад уншлахдаа тавтай морил за эхлээд бүгдээрээ сахиусуудын зөвлөгөөг хараад 3 жилийн дараа таны амьдрал ямар хөө байх вэ гэдгийг харъя. Маш их хэцүү зүйл байсан байдал чинь хэцүү амьдралын чинь хэцүү байсан ситуашн чинь тэ байсан зүйлүүд чинь дуусгана. Тэгээд бүх зүйлтэй илүү дээртэх нь end expecting to get better на тий. Бүх зүйл илүү дээр болохыг хүлээж бай. Тэгэд гэж байна. Тэгээд ерөөхдөө бол муу зуршил болон хорт зуршлаасаа чи ангижрах нь байна, эрүүл болно гэж хэлж байна. За тэгээ 3 жилийн дараа хэд танд одоогийн байдлаар ямар нэгэн арх тамхинич байдаг юм, нэг хорт зуршил байдаг юм бол та өмнөөсөө салж чадсан байх нь байна. Амьдрал чинь ямар нэг хэцүү зүйлсөө зохиолцсон бол тохиолдож байсан бол одоогоор байгаа бол те 3 жилийн дараа хэд амьдралын бүх проблемууд чи ерөөхдөө дуусгах нэ гэсэн үг сайн сайхан зүйл чам дээр ирэхээр харагдаж байна. За тэгвэл таны 3 жилийн дараа хайр дурлал ямар хөө байх вэ гэдгийг харцгаая. За надад бол жоохон бацаахгүй мэдээ байна. 3 дугаараа сонгосон хүмүүс минь 3 жилийн дараа гэхэд ер нь бол тухайн үедээ жоохон хүнтэй сууж агаад ч юм уу хосын харилцаатай байсан хүнээсээ нэлээд хэцүү хүн байдлаар санаа зовоосон ширүүн байдлаар салсан байх юм байна.
Юу гэхээр одоо хүнтэй суудсан боловч одоо тэр хүн чинь те чамааг араар чинь тавьдаг ч юм уу те хуурам эхэлж өөр хүнийг хүнтэй бас давхар харилцаа холбоотой байсныг чи олж мэдснээр давхар харилцаатай байсныг олж мэдснээр эн чинь юм дээр шудраг бус санагдсан учраас шудраг ёсыг тогтоохын тулд салах шийдвэр гаргах нэ гэсэн. Ягаад гэвэл чиний одоо урт удаан хугацаанд одоо үерхэж нөхөрсөн найз залуучин ч юм уу нөхөр чинь байдаг юм уу те ингээд нэг л өдөр чамд ингээд өөр хүнтэй болсноо хэлэх эсвэл чамд өөр юм хүнтэй ингээд уулзаж байсан чи ингээд бариад аавна гэсэн үг л те. Тэгэд ер нь бол энэ харилцаа маань хамгийн хэцүү зүйл нь юу гэхээр их удаан хугацааны хосын харилцаа байсан байна те гинтл салалтанд хүрэх нэ гэсэн үг. Салах шийдвэр гаргана. За тэгээд гэр бүлийн харилцаатай байсан хүмүүс зарим нь хувьд бол салах шийдвэр нь маш их хүнд байх болно. Ягаад гэвэл хүүхэдтэй хүмүүстэй одоо нэг эхнэр нөхөр нь араар тавьсан те өөрт нь зөв бус ханцны мэдээ салах шийдвэр гаргах нь маш хүнд байна. Ягаад гэвэл бас хүүхдүүдээ бас те өмчрүүлэх асуудал ч юм уу байдаг юм уу те иймэрхүү зүйлээс болоод айгүйх толгойн өвчин болох нь л да. За нөхрөө одоо уучлах уу болох уу те гэдэг ч юм уу те нэг иймэрхүү байдлаар хэцүү байх нэ гэсэн үг. Удаан хугацааны харилцаа байсан байх нэ. Ерөнхийдөө бол хамтарчин чамааг гондоож те өөр хүнийг сонгоод явах нь бас байж болох юм байна гэсэн үг. За ихэвчлэн тэгтээ 3 жилийн дараа бол чи урт удаан хугацаанд үерхэж нөхөрсөн хүнээсээ өөрөө салах шийдвэрийг гаргах нь. Ягаад гэвэл чи өөрхөн үнэлэмжийг буулгахгүй нэ. Би илүү дээрээ хүртэх ёстой. Энэ хүн надаа шудраг бус хандсан тийм болохоор ингээд энэ харилцаагаа дуусгасан дээрээ гэсэн шийдвэрт хүрэх нэ. Харамсалтай 3 дугаар сонгосон хүмүүс удаан хугацааны гэрлэлт ч юм уу хосын харилцаанд 3 жилийн дараа нэг юм хуурам эхлэлт үнэж бус байдлаас болоод салланд хүрэх юм байна. Гэхдээ яг чи бууж өгөхгүйгээс гадна те шинээр адал явдал илэрхийлэх, шинэ адал явдал хайх. Өөр хүнтэй бас уулзаж үзье те би ч гэсэн залуу хүн юм чинь өөр хүнтэй уулзъя. Амьдрал нэгвэр дуусахгүй гэсэн. Бас тодорхой хэмжээр чам цоглох те сэтгэлийн хүч бол байх юм байна. За тийм байна. Энэ бол хостой хүмүүсийн минь хувьд бол 3 жилийн дараа нэг те удаан хугацааны харилцаанд иймэрхүү шудраг бус явдал өчснөөр дуусгаар болохоор харагдаж байгаа бол ганц бие хүмүүсийн минь хувьд бол нэг бус хүний сонголт гарч ирээд яг алийг шийдэж чадахгүй чиний амьдрал чамайг 2 залууч гараад ирд юм уу те. Тэгээ миний мэдрээд байгаагаар бол илүү нэг шин нэг нь хуучин байх магадaltaй. Нэг хүн залуутай ч юм уу аваа гайгүй уучраад айтайхан байж л чиний өнгөрсөнд одоо чамааг тэ үзөө бус харцж байсан өөр хүнээр чамааг орлуулан тавьж байсан сольж байсан хүн чинь буцаж гараад ирэх юм байна. Тэгээ нэг асуудал нь юу гэхээр чи боломж өгөх үгүй юу гэд дээр ирэлцээд тэгсэн мөртөө чи бас боломж өгөхийг хүсээд байна. Яагаад гэвэл чи тэр хүнийг одоо хүртэл 3 жилийн дараа тэр хүний сэтгэл зүрхнээс тавьж явуулж чадахгүй болохоор шийдвэрийг гаргаж чадахгүй л дээ. Буцаад нийлхүү дахиад намайг зоовох юм болооч гэдэг юм уу. Тэ эсвэл энэ залуу бол шинээр гарч ирсэн хүн маань бол уул намаа гэх нь илүүдээр шинэ хүнээ сонгоод явсан дээр үү гэдэг нэг юм гацалтын байдал байрлаа. Эрхэнд адармаатай хайрын гурвалчин бас синглчүүдийн минь хувьд бол 3 жилийн дараа үүсэх юм байна. За тэгтээ яг хуу чи ерхэд бол урагшаа тэмүүлэл явъя өнгөрсөнтэйгээ зууралдахгүй илүү одоо шинэ хүнтэй уулзарч уулзъя те шинэ хүнд боломж өгье гэсэн хүсэл зоригтой байх юм байна гэсэн. За түрүүн би сая хэллээ те хостой хүмүүс болон синглчүүд маань 3 жилийн дараа хайр дурлал ямар хөө байх вэ гэдгийг ерөөхдөө нэг юм ойлгомжтой тайлбарсан байхаа. Хостой хүмүүсийн минут бол дахин хэлээ те харамсалтай байна те тиймэрхүү шудраг бус явдал болж салах нь байна. Гэтэ энийг үзэж байгаа хүмүүс маань бити эмзэглэр яагаад гэвэл бас тийм ч бас ерөхийн уншлага, ерөхийн мэрэг болохоор би дандаа хэлдэг юм уу. Зарим хүмүүс 100% таах алавгүй дөхөж очих ч юм уу те. Тиймэрхүү зүйл байдаг шүү гэдгийг анхаараарай. Гэдгийг ойлгоор авах гээхийн ухаанаар хандаарай гэж хүсье.
Би энэ цай уугаад байгаа шүү. Хоолоо жоохон ярьсаараа сэргэнээд байдаг болчихж. За тэгвэл 3 жилийн дараа таны ажил, карьер, амьдрал, мөнгө, санхүү юу байдаг? Ямар хөө байх вэ? Гэдгийг харъя. За сая жоохон сөрөг энергитэй уншлаг орсон болохоор сөрөг энергийг өөрөө холдуулж байна, цэвэрлж байна. Энэ бичлэгийг үзэж байгаа хүмүүсийн минь та бүхний минь ч гэсэн одоо ямар нэгэн байдлаар сөрөг энерги байгаа бол алга болох болтугай. Гайхалтай. Юунд гайхалтай гэж би нэг гоё юм хэлье. Заримдаа ингээд ийм гоё энергитэй хөгзөр уншихаар тухайн уншиж байгаа үзэж байгаа хүнийхээ ч юм уу те мэрэг төлөв хийж байгаа хүнийхээ өмнөөс би ингээд баярлаад догтлоод байдیں۔ За тэгээд хувийн уншлах хувийн мэрэг төлөв хийж байгаа хүмүүсийн мэн заримдаа бас сөрөг юм гарах юм бол дагаж бас эм орчих гээд байдаг нэг тийм хитрхи эмзэг ч юм уу мэдрэмтгий хүн юм аа би нэр ядаж байгаад. За энэ бол гоё мэдээ би ингээд айгу баяртай энэ заяа. 3 жилийн дараа гэхэд та хүссэн зүйлдээ хүссэн байна. Юу гэж жишээ нь 3 жилийн дараа гэхэд за би энэ сургуульд орно, заавал орно гэсэн бол чи тэр сургуульдаа орно те. За би гадагшаа явна, тэтгэлгээр сурна, заавал гэж бодож байсан бол тэр чин биелнэ. Эсвэл 3 жилийн дараа би өөрийн гэсэн хувийн компанитай болно. Эсвэл би өөрийн гэсэн ресторантай болно, өөрийн гэсэн бизнестэй болно гэж одооноос төлөвлөж байгаа бол чиний хүсэж байгаа зүйл чинь 3 жилийн дараа бүгд биелээ олохна гэсэн үг. Яг хөө энийг чи энэ маш энэ хүсэл бүхнийг те хүссэн зүйлээ чи биелүүлэхийн тулд нилээдгүй удаан те хэдэн жилийн доорож 4 жилч байт юм уу 3 4-5 жилийн хугацааг чи зарцуулсан хүлээсэн те бас чамдаас урагшилж өгөхгүй заримдаа хэцүү зүйлүүд байсан. Гэхдээ 3 жилийн дараа гэхэд биелнэ гэсэн үг. Сайн найз нөхөд болон те хамаатан саданчны дэмжлэгч юм уу чамд маш их хэрэгтэй чам тусламжийн гараа сунгах нь байна. Өөрөө чинь те ажил төвөрлөл чинь ямар нэгэн зориг хүслэг чинь биелэл хүнд бол маш сайн дэмжлэг болж өгнэ. Анд найз нөхөд байж болно. Гэр бүлийн хүмүүс чинь байж бол чам тусаж дэмжих нь байна. Дээрээс нь чамд чи хамт олноороо багаар ажиллах бас чамд гайхалтай хамт олонтой болсон байна гэсэн үг чинь. 3 жилийн дараа за би энэ компанид би заавалжгүй ажилд ороод team career дээр team мэргэжлэр ажиллах болно гэсэн бол чиний тэр хүсэл чинь биелнэ, хамт олон сайхан байх нь гэсэн үг чи ганцаараа биш чи хамт олонтойгоо нийлж амжилт гаргана гэсэн үг. Ажил career дээрээ тийм байна. Хувийн юм хийх гэж байгаа бол ерөөхдөө бол бүх зүйлийг чи гартаа авсан байх юм байна гэсэн үг.
шийдэнгийн алхам бүх зүйлийг гарт санаачлалыг гартаа авсан байх юм байна. Ер нь бол хүсэж байсан, төлөвлөж байсан 3 жилийн дараах зүйл мөрөөдөлчин бол биелнэ гэсэн үг. Зарим нэг хүмүүсийн хувьд бол ерөөхдөө боловсролын төвшин маш их бас агсан байх нэ гэсэн үг. Жишээ нь одоо за би Америк ч юм уу тийм том их сургууль суралцаар явна гэж бодож байгаа бол угаасаа чи хангалттай өөрийнхөө оюуны хөдөлмөрийг одоо өөрийнхөө оюун ухааныг маш сайхан тэлж өгсөн байх нь маань. Тийм болохоор чи хүссэн сургуульд орно, хүссэн бизнесээ хийн, хүссэн ажилдаа орно. Тэр мөрөөдөж байсан, төлөвлөж байсан зүйл чинь 3 жилийн дараа биелхнэ гэсэн үг. Мөнгө санхүү ч гэсэндээ надад бол хараад байгаа юм. Гайгүй байна. Бас чамдаас нэг доор маш олон санаа төрөх юм байна. 3 жилийн дараа чи маш олон зүйлийг хийж төлөвлөхийг хүснэ л да. Жишээ нь за иймч бизнесийн тийм ч юм хийн гэдэг маш их олон төлөвлөгөөнүүд гарч ирээд ерөөдөө чамд бизнесийн санаа, амьдралын төлөвлөгөө гэдэг ер нь бол ундарч өгнө. Ундарч өгөх юм байна гэсэн үг. Хангалттай чадварлаг болсон байна. Амьдралд бол ерөөдөө маш их урам зоригтой байх нь сэтгэл хангалуун байхаар 3 жилийн дараа бол харагдаж байна гэсэн үг. Чам гайхалтай хамт олон ажил, гайхалтай найз нөхөд байх нь байна. Ой, уучлаарай. Найтайлгаж байна. Найтайлгана гэдэг чинь сайнны дохио шүү манайхаа. Угаасаа сайхан хүзэр гарч байна гэсэн. За санхүү мөнгөнд талтай чинь ерөөдөө. Тэгээ за би яг тийм их хэмжээний мөнгө олохыг хүсэж байна гэсэн бол тэр зүйл чинь бол ер нь бол биелнэ. За 3 жилийн дараа чи хуваараа бизнес хийх ч юм уу тодорхой хэмжээ ямар нэгэн үйл ажиллагаа явуулах хэмжээний мөнгө санхүүгээ шийтсэн бас байхаар харагдаж байна гэсэн. Гэхдээ нэг зүйлийг анхааруулхад их хэмжээний мөнгө ч юм уу хөрөнгө оруулах тиймэрхүү зүйл гарах юм бол хэдий чи бүгдийг чадамтлагч бай ухаантай байсан ч гэсэн мэрэгжлийн эдийн засагч ч юм уу тийм хүмүүсээс зөвлөгөө авахгүй бол бас эрсдэл байхыг үгүйсэхгүй. Чиний хүсэж байсан төлөвлөгөөнүүд ч юм уу зорж байсан бизнес чинь саатаж магадгүй харагдаж байна гэсэн. Тэгтэл ер нь 3 жилийн дараа бол хүсэж байсан ажил, карьер, бизнесийнхаа амжилтандаа хүрсэн ер нь бол хүссэн сургуульдаа ч орсон байхаар харагдаж байна да. Хайр дурлалын тал дээр яг 3 дугаараа сонгосон хүмүүсийн хувьд бол жоохон таарахын байсан гэдэг ч ажил, карьер болон амжилт болон мөнгө санхүүгийн хувьд бол маш сайхан эерэг буужна гэсэн үг. Амжилттай байхаар харагдаж байна. За тэгээд 3 жилийн дараах таны амьдрал ямар байх вэ гэдэг мэрэг мань өвгөр өндөрлж байна да. Тэгээд таалагдсан бол лайк, subscribe дарахаа бити мартаарай. За баярлалаа.